Амт нөхдийн үерхлийн үндсэнийг, амжилт ололтын үнэн сургамжийг, сэтгэд үлдсэн сэвгүй дурсамжийг сайхан нөхөрлсөн он жилүүд минь гэрчилнэ. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан энх мандах Баян далай нарын анхны бие даасан сайхан нөхөрлөл тоглолт 2019 оны 10 дугаар сарын 18-нд Монгол бүхний өргөөнд болно. Тоглолтод Монгол Улсын гавьяа жүжигчин Эрдэнэ Цэцэг, Амар жаргал, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Болдог Мөнгөн Цэцэг, Манлайбаатар, Зэнгийн түүчгийн хатан туул хамтлаг оролцсноо. Та бүхэн зовлон жаргалын аль мэдэж хамт байх ант найзуудтайгаа хүрэлцэн ирээрэй. Дойлон минийхэн хорвоод дуу хуур гэдэг. Хүний сэтгэлийн нандин чавцыг хөглөж, ирээнтэй бараантай амьдралын уйрал тайтгарлыг ангаах нууц уйдсан болсоор ирсэн. Дуун дудуртай Монголын ард түмэн авиасараа тодрон гарч ирж байгаа шин залуу дуучдыг алга ташин ухтааж, уран бүтээлийнх нь онгод хиймрийг хөглөсний тус тэмээр зохиолын дуучдын уран бүтээл шинэ өнгө төрхтэйгээр үзэгч олонд хүрсээр байна. Тэдний дунд содон өнгө төрх бий болгож эрэгтэй дуэт дуучид гэдгээр онцгорч байгаа хоёр залууг соронз нэвтрүүлэг онцолж байна. Аз чаргалар дүүрэн миний Намайг Сүхбаатарын энх мандах гэдэг Зархаад төрсөн. Уугуул нутаг гарал маань бол одоо Сэлэнг аймгийн Баруун Бүрэн сумын харьяат. Намайг Баян жаргалын Баян далай гэдэг Дорногов аймгийн Далан жаргалын сумын уугуул. Баян далай энх мандах хоёр оюутан цагийн найзууд. Оюутны ширээнд тохой нийлүүлэн суугаагүйч Баян далай хөгжин бүжин коллежид энх мандах соёл урлагийн их сургуульд дуучин хэмээх мэрэгжлийг эзэмших зорилго өртлөн Улаанбаатар хотод ирсэн нь тэднийг нэгтгэжээ. Тэдний он цагийн шалгуурыг даван туулсан нөхөрлөлийн үндэс нь юунд орчиж байв? Дуулах хүсэл тэмүүлэл, зорилго мөрөөдөл нь хизээнээс эхлэлтэй бай. Мөн дуэт дуучин болох санаа хэрхэн төрсөн болоо. Одоо нийтийн дунд чинь нэг актер тийм хамтлаг групп гээл нэг нь одоо юу цөөхөн. Тэр битэр чи хоёулаа болж байгаа учраас дуэт дууны төрөлдөө орно. Ард түмэнд хөндлөгдсөн уран бүтээлч дуучин болно гэдгийг мөрөөдсөн учраас тэр дууг гоё амилуулж ард түмний чихэнд сайхнаар хүргэхийн тулд давуу талыг ашиглах хэрэгтэй гэж боддог. Хоёр эрэгтэй дуэт яага байж болдог. Эхний бодог нь ингээд энэ дуулж, дараагийн бодог нь энэ дуулж ингээд сонсгоч чинь тий. Хүмүүс ч гэсэн бас нэг хоёр өөр ертөнцийн ингээд дуу хоолой хоёр өөр бодлоор ингээд дуулж байгаа юм хурж байгаа болохоор арай бас мэдээж сонирхолтой болоо гэж бодож байгаа. Ганцаараа уран бүтээл хийгээд явах, хамтраад уран бүтээл хийгээд явах яалтчгүй төсөв мөнгөөс ахуулаад боломжтой байгаа юм л да. Хоёр гавьяатай өнөж ш чулуунхай ах бямж байгаа. Тэр хоёр үнийг бас залгаж ингээд хоёр эрэгтэй дуэт болж ингээд дуулъя гэж л ингээд ярьсан. Тэрийн давуу тал бол энэ хүмүүсийн хүсэж байгаа тэр зүйлийг бий болгохын тулд би тэр шин сэтгэлээсээ хүсч, шин сэтгэлээсээ тэр уран бүтээл дээр ажилладаг. Төрсөн нутгаа цороод очиход минь тосоод өгтөх буурал чи явин ха тохойг нь түшин тэрэн үнсүүлэхдээ Дорногов аймгийн Далан жаргалын сумын уугуул. Одоо ерөөсө чойрын бог тарихнаас ертөнцийн зүгээр бол урагшаага. Миний аав ээж хоёр өдөө малдаар. Би чинь эмээтэйгээ өссөн. Манай эмээ бид хоёр бас одоо аав ээж маань нэг гэртээ, эмээ бид хоёр чинь тусдаа нэг гэртээ амьдрнаа. Манай эмээ өөрөө их гоё дуулна. Манай аав ээж бүгдээрээ их сайхан дуулнаа. Өндөдчэн унган бимэн өссөн жарагава унган би
жаргасны учраа ухаа хүчээ таньдан зориуд. Манай аав ямар ч сайхан найр наадам болж байгаа тэнд очиж найрын дарга хийж ах чи тэ. Төвшөндөө тийм сайхан хүндлэгдсэн тийм хүмүүс байдаг. Далайгийн аав бол сайхан дуулна. Сургуульд байхын сайхан дуулдаг хөвгт байсан. Төдөө гарч илгэлтэй эзэн дуул хурдаал явдаг гэсэн. Хар багасаа л ерөөсөө тийм мал дээр тийм сайхан харцаартай хөвгтлөө болж өссөн. Өглөө тэгэл адуу малаа хураагаад тэгэл манай ах бол бас морь унахтай бас намайг илүү ундаг. Цангид л сайхан дуулаад. Ахан дөө морин дээр хамаагүй битгий дуулаа, хоолой ч эвдэрчнэ гээл. Тэгсэн хэрнээ өөрөө дуулаад яваад. зөвч дуулаад байгаа юм уу, бурууч дуулаад байгаа юм уу, цохиоч дуулаад байгаа юм мэдгүй тэгээ тэр үрсэн. Дуулаад морин дээрээ тэгээ тавьчихийдэг гэсэн чинь. Дуучин болох хүсэл маань 9 дугаар ангиас эхэлж Говьсөнбөрийн аймагтаа 10 дугаар ангидаа шилжиж ирээд хайрын уянга гэдэг дууны уралдаанаас тайзан дээрээс шагнал авах тэр мэдрэмж хамгийн сайхан байсан. Хөл газар хүрэхгүй бөө баяр. Медаль зүгээл 3 хоног биенээсээ салгаж болохгүй гээл зүйлдтэйгээ 3 хоног утаалаа. Баян далайн дуучин болох хүсэл мөрөөдөл тайзан дээр анх шагнал гардан авсан тэрл цаг үеэс эхэлжээ. Гэвч түүний аав ээж нь хүүгийнх нь дуучин болох хүсэл мөрөөдлийн төдийлөн оошоосонгүй. 10 дугаар ангиан төгсөөд мэрэгжил сонгох хариуцлагатай мөчөд нь Баян далайг үндэсний дээд сургуулийн гайл татврын ангид оруулчихжээ. Гайлын мэрэгчлэн болно гэж орсон тэр одоо тэр сургуультай урлаг спорт юм одоо юу л болж тэр болгонд нь би одоо өөрөө оролцож гүйж явдаг байлаа. Тухайн үед тэр өглөө бүх дээд сургуулиудын донд оюутан топ гэдэг дууны уралдаан болдог. Тэр уралдаанд одоо Монгол дээд сургуулийнхаа нэрийн өмнөөс оролцоод төрүүлж байсан. Монгол дээд сургууль чинь хичээл сурчлах, мэрэгжил сурчлах өдөр гэдэг одоо ерөөсөн дуулах, хөтлөх юу л нэрээс бүх юмд нь бий байна. Монгол дээд сургуулийн үүдээр орж ирлээ. Тэгээд манай захирлын зураг, миний зураг одоо нэг хэмжээндээ сургуульдаа бол нэлээд хот нөхөр байх нь шүү дээ. За тэгээд нөгөө нэг дуулах хүсэл эрмэлзэл байна. Бүр их болж Монгол дээд сургуулиа орхиод одоо урлагийн сургуульд орно гэдэг дур мэдээд манайхан дургуйцаад чи гайл дотрын ангид явж сур эсвэл одоо чи одоо хөдөө мал дээрээ гар гэсэн тийм байдалтай үсээд одоо Дорногов аймгийн Саранхуй театрт дуучид шалгаруулж авч байгааг нэ гэдэг юм. Би жигт нь би баг нууцаар Дорногов руу явчихжээ. Тэгээ очиод 18 хүн шалгалт өгөөд 2 хүн авсан. Дорногов аймгийнхаа Саранхуй театрт дууцнаар одоо 1 жил ажиллаж чад оюутан болж исэн. Тэгэд миний эмээ намайг дэмжээл. Манай ах эгч хоёр бол өөрөө л мэдчихтэй гээл. Солиод их сургуульд орох гээд курс өгөх гээл одоо явж байгаа шүү дээ. Гэсэн чинь Монгол хэл англи хэлний шалгалт заавалжгүй байх хэрэгтэй гээд. Тэгээ тэр байхгүй учраас манай аавын дүү манай Бацарал гээд манай ах намайг хөтлөөд хөгжмөжгийн коллеж руу хаалгаар орж илаа. Тэгээд Евро багш дээр оюутан болж шилж байлаа. Дуулаачийн тэнхимтэй дууны бакалаврын ангид ирсэн цагаас хойш хичээлдээ идэвхтэй сайн сурж пианор хоолойтой өөрөө бол их авьяастай ер нь хичээлдээ идэвхтэй тэг бүхэд байсан. Багш нар нь бол одоо бүгдээрээ манай одоо тэрхүүний хайртай шав гэж ярьдаг байсан. Одоо багшийн хувьд олон сайхан шавтай. Шавнар дотроос одоо цагаан сараар юм шинэ жил мэнжилийг одоо гэрт нь очиж гаргаж ирсэн оюутын ховор байдаг баг. Би бол одоо багшийн 2 хоног дараалан одоо гэрт нь одоо гаргаж ирсэн удаатай. Эмээгийн ирэх хүүхэд бас багшийнхаа ирэх хүүхэд байлаа. Эмээ шиг намайг бас боддог юм уу? Шинэ жил болсон ч миний хажууд л байж идэг. Цагаан сар болсон ч миний хажууд ирсэн л багшаа гэж байж идэг. Их тийм түшигтэй тулгууртай хүүхэд байсан. Гайлын байцаагчаас урлагийн алтан тайз руу өөрийн сэтгэлийн дуудал гар урвсан Баян далайгийн дуучин болох гараа ингэж эхэлсэн түүхтэй. Амт нөхдийн уярхлийн үндсэнийг, амжилт ололтын үнэн сургамжийг, сэтгэд үлдсэн сэвгүй дурсамжийг сайхан нөхөрлсөн он жилүүд минь гэрчилнэ. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан энх мандах Баян далай нарын анхны бие даасан сайхан нөхөрлөл тоглолт 2019 оны 10 дугаар сарын 18-нд Монгол бүхний өргөөнд болно. Тоглолтод Монгол Улсын гавьяа жүжигчин Эрдэнэ цэцэг, Амар жаргал, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Болдог Мөнгөн цэцэг,
Манлайбаатар Зэнгийн түүчгийн хатан туу самтлаг оролцсноо. Та бүхэн зовлон жаргалын аль мэдэж хамт байх хамт найзуудтайгаа хүрэлцэн ирээрэй. Уугуул нутаг гарал маань бол одоо Сэлэнг аймгийн баруун бүн сумын харьяат. Тэгээд арханд төрж өсөөд бага нас манд тэгэл Дархан хотод өнгөрсөн дөө. Миний хүчээр нь багын цэцэрлэгт байхаас л их дуулах авьяастаа дуулах сонирхолтой хөөхт байсан. Тэгэхээр энэ нутагт бол одоо би өөмөө дээрээ сайхан зуныг өнгөрөөдөг байлаа. Тэгэл хонь молоо хотлуулаад оройч ингээл өөмөдөө тоглолт хийж өгнө. Ингээл заримдаа ингээл орж ирэл нэг нь хөтлөгч хийгээл ингээл зарлаа. Нөгөөдөл нь хаалгаар орж ирж дуулхан дуулаад киноны хэсэг мэсгээс ингээл жүжигчилж ингээл хийгээл ингээл зэрэг нэвхийн өмнө болж ингээл сахал махал хөөдөж байгаа л өөмөдөө тэгж тоглолт хийж баясгаал. Ер нь манай аав жир чинь нэг оройд нэг хүүхдүүдээ нэг дуулуулчаал энэ унтдаг гэсэн шүү. Урлагийн гэр бүл шиг л яг л тийм юултал байдаг ус. Дархныхаа од зөвлөр сургуулийг дүүргэж одоо хүүхэд байхдаа тэгэл уралдаан тэмцээнд оролцож бас чамайг бас амжилт гаргаж ингэж явсан. Тэгэл 8 дугаар ангиас багуудын хоорондын урлагийн үзлэг болсон. Тэгээд тэрэн дээр манай багийн нэр дээр дуулаад тэрнээс хойш тэгэл тасралтгүй сургуулийнхаа нэр өмнөөс Дархны ерөн хүүхдийн урлагийн их наадмуудад тасралтгүй оролцоод Яргуу, наадам, мөнгөн өвөл, намрын уянг гэл бүх тэмцээнүүдэд орж эхэлсэн дээ. би дуугаараа л амьдрах хүсэлтэйгээл бүр ямар сайндаа одоо тэгэл энэ жавхлан гавьяатын тоглолт ирээл холбоон дээр нэг зураг нь байсан байгаа. Тэгэл өдөр нь очиж харчаал шөнө гүйжчил тэр зургийг хуулаад аваад ирж ирсэн юм да. Тэгэл өөрийнхөө өрөөний үүдэнд наачхал би ястай ийм сайхан дуучин болмоор байна. Тэгэл бид нар ч их айгүй дэмждэг байсан. Тэмцээн уралдаанд оролцоод хүүхдээ дэмжих тийм тал дээр одоо аавч минь их сайн анхаардаг байсан. Тийм болооч тэр бас ер нь оролцсон уралдаан тэмцээндээ бүгдэнд нь сайхан амжилт үзүүлж ирсэн л да. 10 дугаар ангитай дуулах өв гэж улсын уралдаан болдгийн. Ээж маань ингээд ёоч өвчин тоглол би тэн дээр нь ингээд дуугаа бэлдээл. Тэгээд орж исэн. Дуулах үгийн уралдаан чинь 2 жил нэг болдог тийм уралдаан байхгүй. Айгуу том уралдаан тэр дуугаар өрсөлж байгаа хүүхдүүдүүд бол хамгийн том тэмцээн байсан. 8 дугаар ангидаа би анх орж ирсэн. Дараа нь тэгээ 2 жилийн дараа 10 төгсөхдөө ахаад ороод дархнаасаа шалгараад улсад ирж өрсөлдөөд Тэр уралдаанд төрүүлээд соёл урлагийн их сургуульд урилгаар орсон. соёл урлагийн их сурвалж их босго өндөртөө бас сургууль шүү дээ. Шалгалт одоо конкурс бол маш нарийн чанга явагддаг. Тэгэхээр тэнд бол одоо ингэж урилгаар оролцсноо гэдэг бол одоо миний маш том тийм амжилт байсан. Хайд багшийн шагнал болоод. Тэгээ манай багш мэрэгжлийн яг дуулаачийн техникийг заахаас гадна дууныхаа тэр одоо илэрхийлэг тэр нүрийнхаа тоглолтоор гарныхаа өдлөөнөөр илэрхийлж гаргаж ингэж өгчээ гэж тийм талыг их анхаарч үсэх заадаг байсан. Тэгээ ер нь ажаад ахад энэ багш дээр ингээд боловсрсон энэ дуучид бүгд илүү давуу харуулж дуулдаг юм гэсэн бас ажиглагддаг. Тийм мундаг багш байсан да. Оюутан болол би манай осноо багын найз манай аав ээжтэй аав чинь ч гэсэн бас гэр бүлийн юм найз Дэлгэр Баяр гээд найзтайгаа цуг ингээд амьдэрдэг байсан. Манай Дэлгэр Баяр маань хөгжим бүжгийн коллежид бас дөөрийн дуулаачийн ангид сурж байсан. Оройд ингээл гэртээ ингээл ярьдаг яриа бол нөгөө л ингээл за танаа ангид байж байна. Манай ангид нэг ийм хүн байна. Ингэж дуулдаг байна. Манай тэр багш ийм тийм гээл сонь сайхна ярина. Дэлгэр Баяраас асууж ирсэн гэсэн.
За танаа ингээд одоо нэг олигтойхон одоо гайгүй дуулцдаг ямар хүүхдтэй байна гэлтэж байсан гэсэн. Одоо манай баян талааг одоо хэлжсэн. Одоо тэр олон хүүхдүүдээс дэлгэр хоёрын чихэнд нь би л одоо сонсогдсон байлгүй. Одоо олон л одоо надтай адилхан дуулдаг. Надаас мундагч одоо тийм дуулдаг мундагчуд байсан. Би ч нөө суйсаас гараад хөгжим мужгээр дайраал хэл битээр гэртээ хайрдаг. Тэгээ би дэлгэр хоёр дээр ирсэн баян талаа эднэр цуг үйжсэн. Тэгэл юм ингээл танилцаа чинь манай ангийн хүүхэд тэр гээл ингээл анх танилцж ирсэн. Тэрнээс хойш энэ байнгын холбоотой утсаар байнг гараатай нийгмийнхээ сургууль дээр байнг гээл ярьдаг, уулздаг ийм найзууд болол нөхөрлөл ингэж л эхэлсэн. Тэгэл би тэрийн мөрөөдөл хоёул айгүй гой дуудуулна. За тэгэл хоёр ч одоо тэгэл жавхлан баясгалан жавхлан бат эрдэн те тэгэл ийм ингээл дуучт дууг дуулаад тэрнтэй адилхан гих жишээний байдлаасаа л бүр ингээд эхлээл Бид нар нөгөө нэг тэгж ярьж хагаад тоглолтоор явъя гээл. Нэг дөнгөж оюутан байсан болоол ингэсэн тэгэл их амар дуусчих өөрснөг бодсон ба шүү дээ. Тэр дунд ч нөгөө дэлгэр хоёр би баян талаа гээл бид нар ингээл явж. Тэгээ тэр тоглолт ингээл болсон ингээд хөрхөө ингээд дүүрэл үдсэн. Тэгээ дараа нэг каснаас очиод нөгөө за орлогоо юм аа гээл юм ярь очсон чинь орлого нь 17,500 төгрөгийн орлого орцсон. Нөгөө нэг соёлын дөвийнхөө нэг шимтгэлд нэг 20,000 төгрөг өгөхөөр ярьсан байсан чинь мөнгө нь үр дутаад. Анх тэгэж нэг тоглолтонд явж бид нар ч нэг хөглөө. Тэгээд л одоо энэ дотнос найзалж байсан да. Бусдын ладилгаар барьж танилцсан шинэхэн оюутнууд үе зайгүй анд нөхөр болох юм а гэдгийг тэр үед хэн нь мэдсэнгүй. Оюутан цагийн сайхан дурсамж тэднийг хэн бэ гэдгийг мэдрүүлж өгч дээ. Одоо ямар нэг ингээл юм эхлэх чинь нэг шалгуур байна шүү дээ. Тэр болгон одоо ингээл юмнууд одоо далаа их аюу мундаг байсан л та. Миний ингээд сэтгэлд үлдсэн нэг юм байдаг хөөхгүй. Тэр нь юу гэхээр ингээд далаа маань ингээд хөгжмөчийн байранд байсан. Тэгэл одоо битэр ч оюутан бас үлс цангаал ингээл энэ тэрэг явна. За би чинь нэг байр түрээсэлж байгаа л бас нэг түрээсийн мөнгө төрөг болчоор ч ингээл гэртээ очиж чадахгүй ингээл бас нэг далаагийн байран дээрс нэг хоноол энэ тэрэг л байранд чинь хамаагүй гадны хүн оруулахгүй. Тэгээ манай нөгөөх маань өрөөрөөгөө ороод гараад ирсэн чинь ингээ нэг аяхтай хоол бариа гараад ирсэн. Гэсэн чинь талын нөөрөд чи талын нөөрэ гараад ирсэн. Хоолоо ичээд жишээ нь зүгээр буугаад ирвэл би мэдэхгүй ш. Тэгэл гараал явна. Тэгэхэд одоо тиймэрхүү л тийм гоё юм цайлгын юм сайхан сэтгэл байгаа. Жижиг сажиг юм дээр ингээ аюу их тийм анзаардаг л та. Хамгийн сайхан зүйлийг найзлан хуваалцах. Хамгийн гүнэгтэй зүйлийн анддан хуучлахаас л тэдний нөхөрлөл батжиж, уран бүтээлийн ч, амьдралын ч бүхий л цаг үед хамтдаа байх салшгүй найзууд болжээ. Нэгээ олж танин хөрлөнө гэдэг бол одоо нэгнийхээ бүр болохоос нь болохгүй хүртэл нь зан чанарыг нь мэдэж авч алдаж, онж, сайдаж, муудаж хоорондоо гар зэрүүлэх юм ч одоо зөндөөл бишгүй л гарч ирсэн. Аливаа болж бүтэхгүй зүйлд нь тусалж, дэмжиж, хажууд нь байна гэдэг бол одоо найз нөхрийн хамгийн сайхан нандин чанар юм болов уу гэж би боддог. Баян талаа чинь одоо эмээ дээрээ ингээ өссөн. Тэгээ тийм болохоор тийм үү гоё ингээ дэврүү хүн л дээ цайлган. Миний найз бол ер нь бол шудраг хийх гэж байгаа зүйлдээ тууштай, аливаа нэг юмд буйртай ханддаг. А миний тал болохоор би бас нэг эмээтэйгээ өссөн жоохон эрх дураараа талдаа учраас аливаа зүйлийг жоохон хөнгөн хандах байдалтай байдаг. А тэгэд манай мандах бол одоо миний бодсныг одоо 3 нуглаа бодсон байх ч тий. Тэгээ энэ би бинийг ингэж нөхөж явдаг болохоор би тэр бас одоо хүртэл ингээд хамт явдаг болоо гэж боддог. Хамгийн анх найзуудаасаа гэрт нь ингээд цөмөрч очиж ирсэн гэвэл ерөөсөө бас далаа байд. Яг бүр унган өссөн гэрт нь эмээ дээр нь оюутны амралтаараа нэг 10 хоног тийж амарч байсан. Амьдралын минь хамгийн чухал гэдэг тий. Тэр хүн бол яах аргагүй маргаан байхгүй миний эмээ учраас ямар нэгэн зүйл юм хүн болоход эмээгээ их боддог. Эмээ нь ингээд чойрт байж ирсэн. Тэгээд замаасаа ингээд нийлээд 80 гарцсан хүн байсан бохоггүй тухайд. Тэгэхэд ингээд хөдөө гэртээ очиод тэр тогоо шунагаа бариад хоол ун гэж цаагаа чанаал ингээд амар хөнгөн шинхэн тийм аюу тийм мундаг хөгшин. Францын хамгийн агуу хүн Босоро өмнөх хүүгээл нэг одоо Наполеоныг эмээ нь байнга тэгж ярьдаг байсан. Тэгээд нөгөө Францын хамгийн агуу удирдагч болсон гэдэг шүү дээ. Тэгээ эмээ нь бол ингээд дандаа нэг далаад тэр хүүдээ ингээд урмын үг ингээд хэлж яадаг. Дандаа ингээд хамгийн мундаг дуучин миний хүү шүү дээ. Өөх миний хүү чи ийм гоё дуулдаг ингээл дуу аялахад дандаа тэгж хэлдэг ингэж
Тийм гоё хүн байсан. Чин баг байхдаа эмээд ингээ орныхоо хөшгийг нээж хаагаал тоглолт хийж өгөөл би чин багада золгож ээжтэй үнсүүлэгсэндээ зовлон даадаг хорвоо юу да хөө гэтэргээд энэ нэг чин дуулах их дуртай дуулаад тэгэл за миний хөө нөгөө нэг дуугаа ингээд би нөгөө цэцэн мандуухай энтергээд дуулцаал тэгэл хөшгөө өөрөө хаачаал өөрөө нээчээл ингээд ээждэг. Тэгээ миний хүүгийн багийнх нь мөрөөдөл хэмжээгээд миний имээ намайг маш их дэмжиж байсан. Тэгээ говийнх нь нэг унд гэл ярьдаг борц будаатай ингээ гоё хийцэлсэн цай. Хийгээл эмээ хийж өгөөл. Бид хоёр тэрийг 5-4 л цай хийсэн. Тэгээ суурин дээр нь хоёлаа юм ярьж сууж бол залхын хариггүй цай явж байгаа ч тийм. Бүгдийн дуусгацсан нэг мэдсэн шиг ингээд үгүй дуусгацсан юм шүү дээ. Тэгэл гараад дэг бууцыг зөөрж хоёлаа ингээд шарган дээр тавьж ирж асгаал ингээд аюугай хөвчлөлтөөгөр ингээд инээлдэл дуулаад ингээд ажиллаа хийж байгаа шүү. Тэгэл ингээд нэг очиж тэнд амралтаа өнгөрөөж ирсэн. Энх мандах баян далайнаар бие даасан тоглолтон хийх хэмжээний сэтгэл зүтгэл шингэсэн олон уран бүтээлтэй болж энэ хугацаанд эх орны хон өнцөг улам бүрт дуучдын тоглолтын бүрэл тунд багтаж ая дууган хүргэсээр иржээ. Амт нөхдийн уярхлын үндсэнийг амжилт ололтын үнэн сургамжийг сэтгэд үлдсэн сэвгүй дурсамжийг сайхан нөхөрлсөн он жилүүд минь гэрчилнэ. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан энх мандах баян далай нарын анхны бие даасан сайхан нөхөрлөл тоглолт 2019 оны 10 дугаар сарын 18-нд Монгол бүхний өргөөнд болно. Тоглолтод Монгол Улсын гавьяа жүжигчин Эрдэнэ Цэцэг, Амар жаргал, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Болдог Мөнгөн Цэцэг, Банлай Баатар, Зэнгийн түүчгийн хатан туул хамтлаг оролцсноо. Та бүхэн зовлон жаргалын аль мэдэж хамт байх ант найзуудтайгаа хүрэлцэн ирээрэй. Нэг аймгаар ингээд бүгднгээр нь явж исэн. Тэгээ 200 гаруй сумаар бас ингээд явж исэн. Энд бас Монгол Улсын гавьяа жүжигчин Амар жаргалагчийг бас дурдмаар байна. Олон ингээд тоглолтод бид хоёрыг ингээд авч явж исэн. Баян далай манд хоёрын дуулж байгаа дүвэтүүд бас шинэ урсгал орж ирж байгаа юм уу гэсэн сэтгэл төрүүлж исэн. Тэгээд ард түмэндээ нас таалагдчихсэн. Тэгэхээр бас их зөв зүйлийг барьж авсан байна гэж бодож байгаа. Манд маань их ажил хичээнгүй ийм хөдөлмөрч залуу тэгээд уран бүтээлдээ өөр юмсаг сэтгэл зүрхнээсээ хандаж дуулдаг одоо уран бүтээлээ хүнд хүргэх өөрийн арга барилтай ийм уран бүтээлч байсан учраас хамтарч ажиллаж байгаадаа маш их таатай байдаг. Тэгээд өөрийнхөө зохиосон 3 шинэ дуугаа мандахаараа дуулсан байгаа. Өнгийн цэцэгээс ургаж үгүйцээ хөнгө гэдгээр хасуулна орой бодогүй сэтгэлээ урагдаж суугаа Амрын сэррүү надэрхээ навчисан ододоо Уран бүтээлд сэтгэл зүрхэн зориулахыг уран бүтээлийн тооны хойноос хөөцөлдөх биш шанартай уран бүтээл гаргахыг тэд инхүү хүндэлж явдаг уран бүтээлчдээсэн суралцжээ. Тимдэж уран бүтээлийн тойрбахтан нухацтай хандаж дуулах дуугаан сонгох клипжүүлэх олон түргэх тал дээр туршлагатай болсон байна. Урлагийн эрхэм найз амьдралын анд энх мандах найзтайгаа хамтраад олон цаг уран бүтээл хийсэн байгаа. Өөрийн хувьд бол одоо анх Танигдаагийн бүсэн бүсгүйгээд уран бүтээлийг гомдож дуулсан. Алслан харагдаа
тэр дуу маань олон жилийн өмнөөс 70 оны өөр юм болгоод дуулна гэдэг ингэ авцсан байж байгаа. Тэгээ нөө цаг нь ирээл яг бид нар хамт дуулах бол дуулсан юм дуу. Тэр дууны аяыг бол одоо манай Далаатаа зөв хөгжим болоод сурж исэн Наранхүү гэдэг найз маань хийцэн. Аюу гоё айтай их хөрхөн гоё дуу байд. миний хайраа таньд үрэж үдээр хүлээсэн таньныг даби мөнхөрсөн миний хайраа надад хамөнхөрсөн миний хайраа. Одоо битэрийн цомог бол одоо 15 дуутай цомог байж. Тэрний одоо яг ингээд 5-5-аар нэцсэн. 5 нь яг өөрснийх нь дуулсан 5-5 дуу, хамтарч дуулсан ингээд 5 дуутай. Эмэгтэй хүн гэдэг чинь эмэгтэй л хүн юм шүү дээ. Гэхдээ ялангуяа жирэмсэн болохт нь 90 хоногийн тайлан төлнө гэдэг үү? Энэ хүүхнүүд үү? Ууштай киноны дуунуудын эвлүүлэг бас цомглын хэвтээр дуулсан. Санаа нь бол ерөнхийдөө бол манай ааваас анх гарч ирсэн санаа гэдэг. Дүүр ингээд кассетны 10 өөр ингээд дүүрөө ингээд хуучны гоё дуунуудыг ингээд дуулаа бичээд ингээд хот руу явуулсан. Энэ хүндээ сонсож байгаа гой сонгоод дуулаараа их сайхан дуунууд байгаа шүү гэл. Энэ сайхан зөвлөгөөс авчихсан. Сайн хүртэл дүнисээ сайн жахад байна. Баян далайгийн уран бүтээл, инх мандахын уран бүтээлийг сонсож байхад нутаг амьтай, ээж амьтай, нөхөрлөл амьтай уран бүтээл чиний хувьд надад их таалагдсан. Баян далай инх мандах хоёр бол сайхан нөхөрлсөн учраас чин сэтгэлийн нэгдээд одоо олон түмэндээ сайхан дуугаа дуулах гэж байгаа юм байна. Тэгээ одоо сайхан нөхөрлөл гэдэг хамгийн анхны бие даасан тоглолтоо хийж байгаа. Тоглолтондоо зориулж бас тэр сайхан нөхөрлөл гэж дуу гаргасан байгаа. Сайхан нөхөрлөл дууны хувьд болохоор Сэрүүд дам гэдэг манай яруу найрагч найз байсан. Тэгээд энэ бит хоёрт одоо энэ найз нөхөрлийн тухай гоё шүлэг бичиж өгөө гэдэг. Тэгээд тухайд ингээд за иймэрхүү шүлэг болж байна гэдэг нэг бодог бичснээ ингээд сонирхуулж ирсэн. Манай Сэрүүд дам маань тэгээд үргэлжлүүлээ найз нь дуусгачаад хоёр найзтай ингээд яг аль биесээр бэлгэлнэ гоё дуу уран бүтээл болохоороо гэдэг. Дараагийн юунуудаа ингээд гүйцээж арай амжаагүй байжгаад Ослоор ингээд бурхны оронд очсон. Тэгээ бид тээр үргэлжлүүлээд 2 дугаар бодог 3 дугаар бодгийг Өөрсдөө үгийг бичээд өөрсдөө зохиоцсон. эхлүүлжсэн шүлгийнхэн дэр утга санааг нь бас нэг алдагдуулахгүй бас явахын тулд. Тэгээ одоо нөгөө дууны авторн дэр нь бол мэдээж шүлгийг зохиогчор одоо найзсахаа нэрийг оруулсан байна. Долоо бурхан одонд хүслээ шивнэ залбирхада дойлон хорвоогийн хүмүүн бүхнийг өрцөндөө тээж даадгасан сүэдэлгүй хох тэнгэрийг эндэн хүч чадахгүй зүрхэндээ энэ дугаараас зөвхөн тоглолтоо нэрлэж байгаа сайхан нөхөрлөл гэж. Ер нь тоглолтны маань бас нэг тэр зориг юу гэж хэлэх гээд байна гэхээр бас нөхөрлөл гэж бас хүний амьдрал бас маш их байдаг үн цэнтэй зүйл шүү. Нөхөрлөлийг нь яаж авч явах вэ? Яаж нөхөрлөлөө хадгалах вэ? гэдгийг бас эндээс бас нэг үзээсээ зүгээр ингээд дэврүүн нөхцлөөр гар бараа танилцж байсан найзуудын нөхөрлөлийн үр шимийг бас юунд хүрч болох вэ? Сайн сайхнаар аль хүртэл явж болох вэ гэдгийг сараас харж ойлгосоо гэж бодсондоо ингэж тэр дугаараа тоглолтоо нэрлэж байгаа. Энэ хоёр дүүгээр бол бахархч байна. Залуу хүмүүсийн хувьд бол яг нөхөрлөлийн тухай одоо манай Монголын сүүлийн залуучууд бодвол бол нөхөрлөл бол маш хэрэгтэй байгаа. Нөхөрлөлийн яг үн цэн нь яг юун дээр байсан юм бэ? Одоо байдгийм бэ гэвэл болж бүтэж байгаа тэр сайхан зүйлдээ хүртэл тийм ээ урам өгч хажууд нь бас байж чаддаг.
Энэ мэн одоо бас хамгийн сайхан үн цэнтэй бие бинийгээ ойлгож мэдрэнэ гэдэг хамгийн гоё үн цэнтэй зүйл юм болов уу гэж би боддог. Миний хувьд тэгж л ойлгодгийг нэг нэгнийхээ бас нэг байхгүй тэр зам чанарыг бас нэг нөгөөх нь ингэж гүйцээж нөхөж тийм ээ. Одоо манай далаа тийм одоо гэгээлэг дэврүүн гэдэг ийм хүн тэгэл бас замдаа гинтэх вэ гэхэд одоо би нэг нөгөө талаас бас нэг жоохон нухацтай ингээд тэгээгээд ингээд ярилцаад явдаг ч юм уу. За би нэг жоохон ингээд тайвандаад ингээд хоошоо ингээд суух юм байлаа гэхэд манай далаас нь одоо ингээд тэгээ ийм байна тийм байна гэдэг ингээд нөгөө нэгэн гоё дэврүүн зангаараа ингээд юм гоё уриалах тал дээр бас чаддаг ч юм уу ингээд иймэрхүү маягаар ингээд нэг нэгнийг бас ингээд нөхөж үүсэж ингээд явах нь бас зөв юм болов гэж боддог юм. Өөрсдийн сайн дураар хандивын тоглолтонд ч олон удаа оролцож, тусламж хэрэгтэй байгаа хүмүүс сэтгэлийн хандив өргөх ажлыг чимээгүй хийсээр иржээ. Урлагийн хүнд байх ёстой биеийн зөв авч явах чанар хийгээд нийгэм рүүгэн чиглэсэн сайн үйлсд оролцох ёс сур тун зэрэг тэдэнд бий болсон нь бусдын сэтгэлд хүрснээр тэдний уран бүтээлийг дэмжигчдэж нэмэгдсэн байна. Хандивын бас тийм тоглолт моголтын нийгэмлүү хандсан тиймэрхүү арга хэмжээнүүд бас санал тавиад яхад өвтөр дуртай оролцдог юм. Цаг зав гайгуутай Улаанбаатарт юм уу байж ивэл ер нь тиймэрхүү тоглолтод бол байнгын өвтөр очиж ер нь оролцдог. Жижиг том гэхгүй бүгдэнд нь ер нь орол. За бүр хөдөө гадаа яваад бас завгүй байгаа нөхцөлд бол яг хаа тиймэрхүү шалтгаанаар бас яг өнжих тохиолдол гардаг. Уран бүтээлчдийн тоглолтод оролцож, уран бүтээлчтэй 21 аймаг тойрч ингэж явж исэн бол одоо өөрсдөө өөрийнхөө уран бүтээлийн тайлан тоглолтоо хийгээд тэгээ өөрсдөө цомог CD-гээ гаргаад за тэгээд 21 аймаг одоо өөрсдөө тойрно гэдээ байж байгаа гэдэг л одоо үнэхээр гоё байна. Одоо энэ уран бүтээлийн одоо хийж явах явцад мэдээж хэрэг арга гэр бүл гэж байдаг. Бид тэрийг бол маш сайхан ойлгодог. Манай эхнэр бол жишээ нь маш их дэмждэг. Эхнэр бол одоо өөрөө яг нэг урлагийн хүн биш. Тэгэхээр тийм болохоор одоо ингээл миний ингээл яриад ийм юм хийх чинь тэг чинь гэхийг за гэл. Тэгээд би одоо яаж оролцож дэмжиж болох вэ гэдэг талаас л ингээл ханддаг. Миний ард талд бол намайг тусалж дэмждэг маш олон сайхан найзууд байдаг. Уран бүтээлчнэр чинь мэдээж одоо маш их цаг зав ерн хөрөнгө мөнгөний ингээл мэдээж юмдаг даван туулж ижил одоо бас амжилтанд хүрэж байгаа шүү дээ. Хот бол мэдээж яриг санхүү төсөв маш их хэрэгтэй зарцуулагдах болдог. Төдийлөн хүссэн юм уу хийхэд бас тэр санаа байгаа сачиг өрдгүүд юм байдаг. Яг одоо өнөөдрийн хүртэл сайхан дэмжиж Монгол бүхийн өргөнд ард түмэнтэйгээ нэгэн оройг алан дулаан амьсгалтай өнгөрүүлэх энэ сайхан боломжийг надад олгосон, намайг дэмжиж тусалсан одоо оюун туяагчтай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хүслийн ууландаа ирсэн байна. Монгол түмэн маань бүгдээрээ энэ сайхан уулыг мэдж байгаа бас хүслээ даатгадаг. Тэр одоо бас бүх сайхан хайртай дотны хүмүүсээ бас эрүүлэх байгаасаа гэж сайхан залбираад заавал энэ анхныхаа уран бүтээлийн тоглолтынхоо бас одоо элдвээ муу мухаа бүхэн тэрийн зорж байгаа ажлаас бас хол байгаасаа гэж бас сайхан сүсгэлээд сайхан цаашдынхаа ажлыг бас зам харгууг сайхан засаад явж байна. Тэгээд тэрийн бас зорьсон ажлыг маань алтан шар зам үргэлж бас шулуун дардан байх хаа гэж сайхан найдаж байна. Сарвчдан хармаараа. Манай говьд бол одоо 9 сар тэр болгон бороо ороод идэв. Тэгээд одоо миний нутаг одоо хүйдэ хамгийн сайхан зангаа гаргаж байгаа болов гэж хувьдаа бодож байна. Ораг барсан адуучин ортин дугаа ядсан Бурхан гэж үнэхээр байдаг бол тэнгэр дээрээс харж байгаа юм ээ. Хүүн одоо тоглолтоо хийх гэж байгаа гэдэг. Ер нь бол хажууд нь байсан бол маш их баярлах байсан бахаа гэж би бодож байна. Өнөө хоёр хүүгийн маань тоглолтууд их онцлогтой. Энэ нь бол одоо манай хүүгийн найз нь хангаа хүн байгаа. Манай хүү бол говийн хүн байгаа. Тэгээд манай энэ хоёр хүүгийн маань тоглолт бол одоо улам сайхан болно гэдэгт бол ээж нь бол маш их эргэлзэхгүй итгэж байгаа. Найзтайгаа нийлээд сайхан нөхөрлөл гэдэг тоглолт хийж байгаад нь хоёр хүүдээ амжилт хүсье. Урлагийн анжин лам бурхан хүүхдүүдийг маань үргэлж ивэж явах болтугай гэж хүсэн ёроё. Амт нөхдийн уярхлын үн цэнийг
амжилт ололтын үнэн сургамжийг, сэтгэд үлдсэн сэвгүй дурсамжийг сайхан нөхөрлсөн он жилүүд минь гэрчилнэ. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан энх мандах Баян далай нарын анхны бие даасан сайхан нөхөрлөл тоглолт 2019 оны 10 дугаар сарын 18-нд Монгол бүхний өргөөнд болно. Тоглолтод Монгол Улсын гавьяа жүжигчин Эрдэнэ цэцэг, Амар жаргал, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Болдог Мөнгөн цэцэг, Манлай Баатар, Зэнгийн түүчгийн хатан туул хамтлаг оролцсноо. Та бүхэн зовлон жаргалын аль мэдэж хамт байх ант найзуудтайгаа хүрэлцэн ирээрэй. Сайн нөхрөө олоод авсан тохиолдолд тэр нөхрөлийн үндэс нь ямар байдгүй хамтраа сайхан нөхрлөөд ингээ найзлаад явж байхад тэр бас ямар хуу амжилтанд бас хүрүүлж болох вэ гэдгийг бас харуулж хоёлаа энэ тоглолтыг одоо хийж байгаа. Сайхан нөхөрлж байгаа бүх сайхан найз нар тэрийн сайхан нөхөрлөл гэдэг тоглолтын дээр хүрэлцэн ирэх байх гэж бодож байна. Одоо өдөө болтол ингээд амжилттай сайхан ажиллаад одоо ингээд тайлан тоглолтоо хийх гэж байгаад би өөрийнхөө шавьд одоо их баяртай байна. Хэрвээ чи сайн найзтай бол байн тэрэндээ очиж байгаараа. Хэрвээ тийхгүй бол замд чинь хогийн өвс ургамал урган шүү. Нөхөрлөл эхэлсэндээ биш. Яаж яваад дууссандаа. Бие биенийг мартахгүй байхыг л хэлэх удаа гэж боддог. Завсан үед биендээ чин сэтгэлээсээ хандж байна уу гэдгээр танигддаг болоо гэж боддог. Хүн хүний ойлгохыг л нөхөрлөл гэдэг. Бүгд нөхөрлөө бодъё. Ан сайн нөхдөн бодъё. Агуу сайхан бүхнийг бодъё. Цагийг тулсан нөхөд болгоно дурсан санах гэдэг ямар гайхамшигтай. Монгол сайхан эрчүүдийн нөхөрлөл манддаггүй. Хан гайгой хосолсон ханхар сайхан хөвгүүд. Хаач очсон дуухууртай Монгол түмний үргэлжилэл болсон дуучид маань он цагийн хэлхэн дэлэгдэжгүй нөхөрлөлөн баттхан өрөөсөн сайхан нөхөрлөл уран бүтээлийн анхны бие даасан тоглолтон ард түмэндэн хүрэхэд бэлэн болжээ. Sweet as we hope